Эмээлтийн бодистой махны мөрөөр мөшгөхөд хятадын хөрөнгө оруулалттай уурхайд хүргэгдэх бөгөөд хятад Монгол ажилчдын зөвхөн монголчуудад л тэр мах хоол болж очдог байлаа. Эмээлтэд хэмжээгээр бэлтгэгдэх явцдаа гарал үүслэн тодорхой бус химийн бүтээгдэхүүнэнд байж болцсошгүй зүйлсээр амталсан, чанар стандартын шаардлага илтэд хангаагүй бохир орчинд бэлтгэгдсэн, мөн хадгалах хугацааны хаяг шошгон дээрх хүртэл дууссан байдалтай савлагдсан мах олон дайвар бүтээгдэхүүнүүд уурхайчдын хүнсэнд хэрэглэгддэг болохыг нотлон сурвалжлаа. Тодорхойлбол Өмнөг аймагт Монгол уурхайчид хоолноосоо хордож эхэлснээр эмээлтийн махыг зөвхөн Монгол ажилчдын хоолнд л хэрэглэж байгааг нь бид ингэж илчилж сурвалжлан ажилласан юм. Энэ эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна. Эмээлтийн аймшигын мах уурхай дээр очиж болцсгүй байна. Шалгаач гээд байхад л тоохгүй явсаар байгаа сая он гарахад хэдэн мянгаар нь хордлогод орууллаа. Өнөөдөр надад ч гэсэндээ яг галтгооноос нь зураг бичлэг явуулж байгаа хүмүүс. Нөгөө аймшигын мах чинь өмхөрцөн, нөгөө хар дарагдсан ингээд идээтэй, бээртэй тэгээ буцалгаад ингэнгүүд нэг компот шиг юм улаан зунгаалцсан шүүл гарч байна. Тэр юуны мах болоод тийм шүүл гарч байна. Одоо энэ Өмнөг аймгийн 3 төс сумд яг одоо энэ навд байрж байгаа компаниудаас нэг ажилчид нь хорцсон асуудлууд гарсан баггүй юу? Яг энэ асуудлын талаар бид хүн тодорхойлон сурвалжиж ажиллаж байгаа. Хэрвээ боломжтой бол танах одоо махан хаанаас авдаг вэ тийм ээ? Махныхаа талаараас тодорхой мэдээлэл нөгөөч. Аа. За ойлголоо. Тэгвэл тэр үнийгээс танах махан хаанаас авдаг вэ? Ажилтныхаа хоол юм. 在那叫啥？小旺阿瓦。你跟他说没事。小旺阿瓦гэдэг компаниас авдаг. Сумын Шаван аваа. Суваа. Шаван аваа. За. Тухайн компаниас бас гарал үүслийн бичиг одоо холбогдох лабораторийн шинжилгээнүүд байдаг. 就这个嘛，他讲的报告每批肉都有这东西。 шинжилгээ байдаг. Тийм. Тэгээд шинжилгээнүүдийн бүгдийг ингээд аваад ингээд зэгцлээ тавьсан байна. За энэ манай Монгол ажилчдыг Монгол уурхайчдыг хоолдог махныхаа агуулгыг амиараа хамгаалаад зогсож байгаа хятад. Тэгээд Монгол иргэдийн иддэг хоол, хятад иргэдийн иддэг хоол нь өөр. Таныг бичиг баримтын зөрчилтэй гэдэг чинь бас таныг ямар бичиг баримтаа? Таны бичиг баримтыг чи зөвшөөрлөн гараагүй гэдэг мэдээлэл авлаа. Ямар бичиг баримтаа? Манай улсад ажиллах зөвшөөрөл. Ерөнхийдөө ямар махын аваа явчих гэсэн биш тийм. 也不是把肉带走。这是看一看。 我跟你说了，白董不同意，他们来采访，你明白吧？让他们现在去请，让他们现在离开。如果是你想来采访的时候，我们最高规格接待你，但现在公司领导没有同意的。要是没啥问题的话，打开看一下。对，我知道，但是白董现在白董不同意。 манай дараг зөвшөөрөөгүй. Тэгэхээр нэг арга Хамгаалахгүй ингээ биеэр хамгаалаад байгаа юм чинь бид нар болохоор асуудалтай гэж үзэж байгаа байхгүй юу? 越这样不让看，我以为是有病了。 Бид нар 有权的。 монголчуудын хоолных нь байдал ийм. Монгол ажилтны нарын хоол та нарын тарихсыг оруулах шүү. Монголчуудын хоол ийм хар цайтай. Харин хятадуудын хоол нь за харин хятадуудын хоол нь ийм. Тэгээд хоолтой. Хинтэн ийм хоол өгөөд хинтэн тийм хоол өгөөд байд юм бэ? Адилхан хүнд хүчээр ажил хийж байгаа хүмүүс байдаг. Монгол хоорондын ялгарлан гадуурхал тийм байгаа байхгүй юу? Яасан? Манайхны дөр өөсөл. За зармууд нь ийм хоолтой. Яасан? Ялгарлан гадуурхал юм бэ? Энэ хятадууд нь болохоор хоолоо сонгож идэх юм байна. Чи наашаа менюгийн хаднаасаа меню хаднаа. За та бүхэн мэдээлэл Өмнөг аймгийн 3 тусмаас хүргэж байна. За энд үйл ажиллагаа явуулдаг SGS нэртэй толгой компани туслан гүйцэтгэгч компаниудад ундны ус болон за хоолны махны асуудал үүссэн. Хоолны махыг уурхайчид эмээлтэй мах гэдэг мэдээлэл өгч байгаа. Уурхайчдын мэдээлэл ихнээсээ нотлогдож за зарим одоо дандаа Монгол уурхайчид хоолныхаа махнаас хордож халдвар төвч судлалын үндэсний төв рүү хүртэл очсон ийм асуудал үүссэн. За энд бол Taigo Mining гэдэг компани. Энэ хятад иргэн бол махны агуулгаа амиараа хамгаалаад зогсож байгаа хятад. Гэхдээ энэ махаар нь зөвхөн монголчуудад хоол хийж өгдөг. Хизээж хятадууд энэ махнаас иддэггүй. Тусгай ногоо, нарийн ногоонууд маш олон төрлийн махны сонголттой байдаг бол зөвхөн энэ агуулгад байгаа махыг монголчууд идэж хэрэглэдэг. Тэгээд дээрэс нь манай монголчууд
тийм махыг идэхгүй байна. Тийм Зөвхөн байна. шүлийг нуугаад талхаад Монгол уур хаачид яг энэ ажлын байран дээр бол хар шул идэж хэрэглээд тэгээд тэрийг болохоор махыг идэхгүйгээр шууд хайж ийм нөхцөл байдалтай байна.